За дараагийн нэг анхаарал татсан сэдв бол улсын их хурлын гишүүн Даваагийн Зогтбаатрын бүрийн эрхийн асуудлыг ярьж байна. За яагаад түүний бүрийн эрхийн асуудал хөндөгдсөн бэ гэхээр улсын дээд шүүхээс Даваагийн Зогтбаатрыг хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож за хууль бусаар зээл олгоход нь бол нөлөөсөн гэдэг гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг дээд шүүхээс тогтоож түүнд ял оноосон байгаа. За улсын их хурлын гишүүн гэмт хэрэг үйлснэ нь тодорхой болбол улсын их хурлын гишүүний бүрийн эрхээсээ чөлөөлөгдөх татгалзах ийм үндсэн хуулийн заалттай. За гэтэл өнөөдрийн хүртэл улсын дээд шүүхээс гаргасан энэ шийдвэрийг улсын их хурл биелүүлэхгүй байгаа асуудал хөндөгдөж байна. За улсын их хурл болон холбогдох байнгын ороодын зүгээс тайлбарыг өгөхдөө улсын их хурл дээд шүүхийн дүгнэлтийг хилцэх боломжгүй гэдэг ийм тайлбарыг өгч байна. За харин Даваагийн Зогтбаатар гишүүний хувьд бол тэрээр улсын дээд шүүхэд хандаж ял идлэх хугацаагаа хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтийг бол илгээсэн байна. Ял идлүүлэх хугацааг хойшлуулах барих бие тийм юмыг бол одоохондоо би мэдэхгүй байна. Энийг бол хуулийн хэлтийн байгууллагууд нь өөрсдөө тэр ямар хуулийн залтаар ингэж явж байгааг би тэрнийг бас мэдэхгүй судлаагүй байна. Ер нь бол зүгээр өнөөдөр тэр гэмт хэрэг үйлсэн шүүхээр эцсэн тогтогдсон тохиолдолд үндсэн хуулийн 29-р зүйлд бол улсын их хурлын гишүүнийг игүүлэн татнага заалт байгаа. Энийг нь үндэслээд улсын их хурлын тухай хуулийн 9.1-5 дээр улсын их хурлын гишүүнийг игүүлэн татахдаа төрийн байгуулалтын байнгын орооны дүгнэлтийг үндэслэж улсын их хурл тогтоол батлан саналыг илээр хураана гэсэн энэ хуулийн заалт нь өөрөө зөрчилтэй байна л гэж би хараад байгаа байхгүй. Яагаад гэвэл би дээд шүүхийн шүүдэрийг өнөөдөр парламент хилцэх хэрэггүй гэж үзэж байгаа. Хилцэх хэрэггүй. Гэтэл энэ дээр чи хилцнэ гэж заасан байгаа. Саналыг илээр хураана гэсэн. Хэрвээ санал хураагаад санал нь онцлол яах вэ? Тэгвэл бид нар дээд шүүгээ татан болох уу? Эрхцүүд төрийнхөө энэ гол зарчмыг барья л гэдэг шин. Энэ эрхцүүд төрийнхөө энэ 3 тогтолцооныхоо гол зарчмыг барьж энэ ялангуяа шүүхийн хараат ус байдлыг бид нар парламент нөр хангадаг байх хэрэгтэй. Тэгэхээр асуудлыг яагаад ингэж удаашруулад байгаа? За мөн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд улсын их хурлын гишүүн гэмт хэрэг хийсэн тогтоогдсон бол түүнийг эргүүлэн татдаг энэ байдал ойлгомжгүй байгаа мó гэдэг зүйлийг нийгэмд бас бий болгоод байна л да. Тэгэхээр хууль эрх зүйн үндсээрс нь та юу гэж харж байна? Энэ бол яг Монгол улсын дээд шүүхийн шийдвэр бол үндсэн хууль болон бусад хууль тогтоомж заасны дагуу бол эцсийн байна. Одоо бол улсын дээд шүүхийн гаргасан хөгжлийн банктай холбоотой тэр дундаа улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байгаа нэр бүхий хүнтэй холбоотой асуудал бол дахиж шүүхийн шатанд бол хилцэн шийдвэрлэх түүнийг өөрчлөх бол ямар ч тийм хуулиур байхгүй болсон. Өөрөлдөх юм бол улсын дээд шүүх бол эцсийн шийдвэр гаргасан. За эцсийн шийдвэр гаргасан учраас бол нэр бүхий улсын их хурлын гишүүнийг бол 20 сая төгрөгөөр торгоод нийтийн албанд 2 жил буюу төрийн албанд 2 жил албан тушаал ашихыг бол хориглосон ийм шүүхийн ял оногдуулсан. Энэ бол шүүхийн ял шүү дээ. Тэгэхээр бол одоо үнийг хэн хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр зэрэг улсын их хурл хэрэгжүүлэх ёстой. Улсын их хурл улсын дээд шүүхийн шийдвэрийг бол Монгол улсад ямар ч аж ахуй нэгж байгууллага иргэн төрийн ямар ч шатны байгууллага байсан өгдөөгүй хэрэгжүүлэх ёстой. Биелүүлэх ёстой. Тийм учраас одоогийн нөхцөл байдалд бол улсын их хурлын зарим байнгын хорооны дарга нар улсын их хурлын нэр бүхий гишүүнийг чөлөөлөх хугацаанаас өмнө чөлөөлөх тухай асуудлыг хилцэх гэхээр зэрэг хууль эрх зүйн хувьд бол ойлгомжгүй байдал үүсэх гээд байна. Бид улсын дээд шүүхийн шийдвэрийг улсын их хурл дээр хилцэх гээд байна. Хилцэх юм бол бид үндсэн хууль зөрчих гээд байна гэсэн ийм эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй боловсралтай гэхэд бол эргэлзээ төрүүлсэн тайлбарыг бол нэр бүхий хүмүүс өгч. Би бол үнэхээр харамсаж байна. Тийм хүмүүс Монгол улсын дээд боловсролыг тэр дундаа эрх зүйч гэдэг эрхэм сайхан алдрыг хүртээд түүгээрээ цоллуулад явж байгааг хүмүүс ийм юм ярьж байгаад бол би үнэхээр харамсаж байгаа. За ер нь бол улсын их хурл бол улсын их хурлын гишүүнийг бол 3 тохиолдолд хугацаанаас өмнө чөлөөлдөг. За нэг нь бол улсын их хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байгаа хүн нас барах юм бол. За нөгөөх нь улсын их хурлын гишүүнээр ажиллаж байгаа өөрөө хөргөлөө өгөх юм бол. За гурав дахь нь бол гэмт хэрэг үйлдсэн шүүхээр эцэлэн тогтоогдох юм бол чөлөөлнө гэсэн маш тодорхой зохицуулт байна. Энийг хэн чөлөөлөх ажлыг хийх вэхээр зэрэг Монгол улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг улсын их хурлд оруулах ёстой. За оруулна гэдэг нь яа нэг үгсээр тогтоолын төсөл боловсруулна. Өөрөлдөх юм бол улсын дээд шүүх энэ хүн гишүүний асуудлыг ингээд эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа учраас шүүхээр гэмт хэрэг үйлдсэн эцэслэн тогтоогдчихсон тул энэ хүнийг ингээд улсын хурлын гишүүнээс нь хугацаанаас өмнө чөлөөлөё л гэдэг тогтоолын төслийг л төрийн байгуулалтын байнгын хороо улсын их хурлд оруулж танилцуулж шийдвэрлэх ёстой. Зогтбаатар гишүүний асуудал энэ чигээр байсаар л байна. Асуудлыг шийднэ. Яаж шийдэх вэ?
Одоо яг процедур бол бичигдээгүй юм байна. Хуулинд бол процедур бол бичигдээгүй юм байна. Яг тэгэхээр одоо шийдвэр гараад дээд шүүхтэй шийдвэр гараад дээд шүүх наашаага явуулна гэсэн асуудал байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол бид тэндээс нь дээд шүүхийн асуудлыг татаж авч одоо шүүх ийм их мэдл байхгүй. Ийм болцоо байхгүй шүү дээ. Тэр утгаараа бол шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг утгаараа бол тэр хүн улсын их хурл орж ирэхээс өмнө хэрэг хийсэн байна уу, хойно хэрэг байсан байна уу, ямар ч байсан шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэр болохоор эцсийн шийдвэр гэдгээр нь улсын их хурл болоод ер нь бас нэг авч үзэх юм байна. Түүнээс хилцэх биш шүү тий. Хэл авч үзэх үү? Одоо ойрхон орж ирэх бахаа тий. Төрийн байгууллагын байнгын орны даргын хувьд бол миний хувьд дээд шүүхлээ бичиг явуулсан байгаа. Тэрний хариг танилцуул юуны энэ Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал дээр одоо юу гэнэ танилцуулга өгнө шүүхийн шийдвэртэй холбоотой танилцуулга өгнө өгсөн байгаа. Тэгэхээр тэнд бичгээр нэг 7-10 хоногийн өмнө явсан уу? Ирээгүй байгаа шүү тий. Тийм болохоор тэр бичгийн дагуу мэдээж танилцуулга хавцралтаар ирэх байлгүй. Тэгэхээр тэрийг үзээд тэгээд байнгын орны хоолоор орно. Гэтэл одоо энэ дээр бол одоо шийдвэрлэх хууль эрх зүйн орчин тодорхой бос байна. Үндсэн хуулийн одоо зөрчил үүсгэж гээд байна. Ер нь энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ гэдэг байдлаар бид улсын дээд шүүхэд бичиг явуулсан хариугаа хүлээж ийн гэдэг. Ингээд үндсэндээ бол одоо цаг хугацаа хожих гэсэн хуулийг Монгол улсын шүүхийн шийдвэрийг өс биелүүлэхгүй байх эс үйлдэл гаргасан ийм үйлдэлийг бол одоо улсын их хурлын нэр бүхий албан тушаалтнууд тэр дундаа улсын их хурлын удирдлагууд энийг хийж байна. Тэгээ энэ асуудал бол харин өөрөө бол хилцэх нь үндсэн хуулийг энэ асуудлыг чөлөөлөх тухай асуудлыг хилцэн шийдвэрлэх нь үндсэн хуулийг зөрчих гээд байгаа биш. Харин улсын дээд шүүхийн шийдвэрийг эцэслэн шийдвэрсэн шийдвэрийг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа энэ улсын их хурл бол үндсэн хуулийг эс үйлдэлээр зөрчиж байгаа. Ийм нөхцөл байдал бол орж байна. Тэгэхээр бол энэ асуудлыг утгагүй хилцэн шийдвэрлэхгүй бол нэр бүхий одоо иргэд энэ шудраг шүүхэд итгэдэг шүүхийн одоо шүүхийн тогтоол бол эцсийн байх ёстой. Энэ бол үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор заавал баталгаажсан бөгөөд үүнтэй хинч марах ёсгүй гэж одоо бат итгэдэг одоо шудраг хуульчд бол одоо улсын их хурлын удирдлагуудыг бол үндсэн хуулийг эс үйлдэлээр зөрчиж гинэ гэдэг асуудлаар үндсэн хуулийн цэцэд гомдол гарах нөхцөл байдал бол орж байна. Тийм учраас үүнийг бол шийдвэрлэх ёстой. Тэрнээс бол энэ Монгол улсын хууль тогтоомжууд бол энэ дээр бол үүнийг шийдвэрлэхэд ямар нэгэн одоо тийм эрх зүйн хийдэл буюу зохицуулагдаагүй харилцааг бол зохицуулаагүй биш. Зохицуулсан. Бүх харилцаа зохицуулсан. Та бүхэн сайн санаж байгаа. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж исэн Намтай Баяр одоо өөрөө бол одоо улсын их хурлын гишүүнээс хугацаанаас өмнө чөлөөлөгдөө гэдэг өргөдлийг улсын их хурл гаргаад тэгэл шийдвэрлсэн. За миний санаж байгаагаар бол Төв аймгаас сонгогдсон одоо улсын их хурлын гишүүнээр ажиллаж исэн Зэ гэж хүн өвчний хүчээр нас барсан бүрийг хэрэгжүүлж явцдаа тэр хүнийг бол мөн адилхан бас яг энэ хуулийн одоо энэ тохиолдлоор чөлөөлсөн. Яг гэх юм бол нас барцсан байна шүү дээ тэр. Тэгээ одоо гурав дахь нь бол дээд шүүх эцсийн шийдвэр гаргаад хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон болов гэдэг асуудал ярихаар зэрэг хууль эрх зүйн шийдвэрлэх боломж байхгүй байна гэж сууж байгаа нь бол энэ бол тийм биш ээ. Энэ бол хуулийг биелүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэхгүй байна. За хэрвээ энэ тохиолдол цаашаа үргэлжлэх юм бол Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага өөрөө хуулиа биелүүлдэггүй ийм хууль тогтоох дээд байгууллага байж болохгүй. Тэгэх юм бол одоо Монгол улсад хуулийг биелүүлдэг нэгч байгууллага албан тушаалтан нэгч иргэн Монгол улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй. Тэгэх юм бол энэ шүүх гэж байгаад яах юм? Шүүгчнэр одоо энэ жирийн ардын үр хөвгтүүд болон бусад одоо улсын их хурлын гишүүнээр ажиллаж исэн хүмүүсийг улсын дээд шүүх шийдвэр өгөөл тэр дор нь 461 рүү очиад явчихж байгаа үстэй. Гэтэл бол ямарт нь энэ хууль чинь эцсийн байдлаар үйлчлээд идэг. Ямарт нь болохоор зөв үйлчилж болохгүй байна гэдэг сонин сэтгүүл асуудал хандаад байгаа. Энэ ойлгохгүй шүү. Улсын хурлын гишүүд хуулийг яг өөрийнхөөрөө ингэж тайлбарлаад байна л да. Тухайлх юм бол яг энэ хэрэгт холбогдсон ял авчихсан байгаа даваагийн зохиотор болохоор би улсын хурлын гишүүн байхасаа өмнө энэ хэргийг чи хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол надад хамаагүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. За хоёрдугаарт бол улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны дарга Жадамбин Бат Эрдэнэ гишүүн юу гэж хэлсэн хэрэг бид энэ асуудлыг хилцэх одоо юм хуулийн одоо гарц залгаа аргаа бараад улсын дээд шүүхэд бид тайлбар авахар хүсэлт илгээсэн гэдэг ийм тайлбар хэлж байна. За улсын хурлын ёс зүйн байнгын орооны дарга Баярбаатарын хувьд бол бид улсын дээд шүүхийн шийдвэрийг хилцэж болохгүй. Хилцэх юм бол бид үндсэн хууль зөрчин гэж тайлбарлаад байна л да. Тэгэхээр улсын хурлын гишүүд ингэж хуулийг яг өөрийнхөө ойлгосноор тайлбарлах нь хэр одоо зохистой юм бэ? Ер нь бол энэ улсын их хурлын гишүүд бол хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй хүмүүс. Нэг талдаа.
За нөгөө талдаа бол шинэ хуулийг баталдаг эрхтэй хүмүүс. Ер нь бол одоо баталж ийн гэдэг чинь бол бусдаа үлгэр дуурайл болж буюу тэдний тэр хүмүүсийн улсын хурлын одоо эрх юмтай мандатаа авсан хүмүүс хууль баталж байгаа хүмүүсийн баталсан хуулийг Монгол улсын иргэд бол одоо үг дүүгөө биелүүлдэг ийм л зүйл шүү дээ хууль гэдэг юм чи. Гэтэл бол одоо хууль хэрэгжүүлдэг, хууль баталдаг, хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг баталдаг энэ одоо онцгой субъектүүд өөрсдөө хуулийг бол одоо мушгин гуйлж өөрсдийнхөө дур зоргоор тайлбарлаж байгаа нь бол энэ бол арга ятсан ажлаа. Тэрнээс бол улсын хурлын гишүүнийг бол чөлөөлөх тухай асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудаар маш тодорхой бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр зохицуулсан. Тэр хүмүүс зүгээр мэдэн бодолж байгаа гэж бодож байна. Тухайлах юм бол улсын дэд шүүхийн тогтоолыг улсын их хурл хэлцчих гээд энэ шүүхийн тогтоолыг хэлцэх юм бол бид нэр үндсөө зөрчих гээд энэ гэж одоо яриад байгаа. Хэн улсын дэд шүүхийн тогтоолыг улсын их хурл дээр хэлцэх гэж хэлээд байгаа юм бэ? Хэлцэхгүй шүү дээ. Одоо энийг хэн ч хэлцэхгүй. Зүгээр л биелүүлэх л үүрэгтэй. Биелүүлэх үүрэгтэй. Тэр биелүүлэх ажлыг хэлцдэг, биелүүлэх ажлыг хийдэг процесс нь өөрөө улсын их хурл өөрөө аливаа асуудлыг хэлцэн шийдвэрлэдэг. Хэлцэн шийдвэрлэн гэдэг нь зөв буруу ярих тухай асуудал биш байхгүй да. Энийг зүгээр мошгин гуйлж. Харин зүгээр тэр даваагийн цогт баатрыг чөлөөлсөн тогтоолыг л оруулж за энэ тогтоолыг энэ хуулийн хүрээнд төрийн байгуулалтын байнгын хороос оруулж ирсэн юм байна. Бүгдээрээ санал хураалтаар асуудлыг шийдэл гэдэг зүйлээ хуулиар хэлцэн гэж хэлсэн байхгүй. Тэрнээс улсын дэд шүүхийн шийдвэрийг зөв буруу ярих тухай асуудал хаанч байхгүй. Одоо бол энэ асуудал бол цэг тавьсан. Нэгт. Хоёр дахь юм бол төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ гэдэг асуудлаар улсын дэд шүүхэд албан бичгээ болсон. Тэр албан бичгийн хуулийг сууж байгаа гэсэн тайлбар өгж байгаа гэсэн тийм үү. Тэгээ улсын дэд шүүх одоо тэгвэл юу гэх юм? Та нар төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод олонхын саналаар энэ асуудлаа шийдээрэй гэсэн хариу өгсөд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Улсын дэд шүүхээс ирэх хариу маш тодорхой. Бид эцсийн шийдвэр гаргасан. Дэд шүүхийн шийдвэрийг Монгол улсад хинч биелүүлэх үүрэгтэй энэ асуудлыг та нар өөрсдийнхөө хуулийн хүрээнд асуудлыг шийдэл гэж хэлнэ. Гэтэл бол одоо ингээд тийшээ бичиг явуулсан. Тэндээс л бичиг ирэх юм бол бид одоо асуудлыг шийдье гэж байгаа нь бол өөрөө цаг хожих гэсэн арга. Нэг бол хэрвээ одоо энэ хүртэл энэ одоо 10 гаруй жилийн туршид төрийн эрх барих дээд байгууллагад улсын их хурлын гишүүнээр 3-4 удаа сонгогдсон гишүүд ийм зүйлийг мэдэхгүй улсын дэд шүүхлүү тийм бичиг явуулаад сууж байгаа бол өнгөрсөн хугацаанд Монголын татвар төлөгчдийн мөнгөөр юугаа хийж хооллож ирэх юмд нь өлгийдүүлж өдөө хөрсөн юм бэ. Ийм одоо байж болохгүй гэж бодож байна. Өдөө 10 хэдэн жил улс хууль тогтоох байгууллагад ажилласан хүн энэ зэргийн ямиг мэдээ шийдвэрлэх одоо эрх зүй ямар нэг тийм дадал туршил суугаа байлгүй дээ гэж би бодож байна. Зүгээр цогтбаатрын хувьд бол яг үү өөрийгөө өмгөөлөхийн тулд бол би нэг одоо энийг юм тэргээч нь бол гишүүн хурлын гишүүн болсноос өмнө үлдсэн байсан. Түүнийг нь одоо гишүүн болсны дараа шийдчихлээ. Би гишүүн болсноос хойш одоо хууль зөрчиг өгчтэй гэж тайлбар хэлж байгаа нь яг үү тэр арга эцэл одоо өөрийгөө өмгөөлөх гэсэн л хүний үг байхгүй да. Тэрнээс бол тэр улсын хурлын гишүүнийг одоо хуцаанаас өмнө чөлөөлнө гэдэг чинь бол дээд шүүхийн шийдвэр гарсан бол тогтоогдсон бол гэж байгаа болохоос биш улсын хурлын гишүүнээр ажиллаж явах явцдаа гэмт хэрэгт үлдэж тэр нь тогтоогдсон бол гэж хэлээгүй шүү дээ. Дээд шүүх асуудлыг чинь одоо танд гишүүнд холбогдох асуудлыг эцэлэн шийдвэрсэн болоо л гэдээ маш тодорхой хэлсэн. Тэр цаг хугацааны зааг ялгааг хуульчлаагүй. За баярлалаа. За өнгөрсөн 7 хоногт болсон зарим үйл явдлыг томил өөрөлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа.